39 дэх өдөр урилга Луг 3:23, 5:8, 6:23. Иесус Христийн ширлийг тавьсан хатан болж хоосон байсан үнэн. Загалмайд цовдлогцноос хойш 3 хоногийн дотор тэр дахин амь оржээ. Тэр одоо ч амьд учраас таны амьдралд орж чадна. Би үхсдийг хүртэл дахин амьлуулж амьдрал өгч чадна. Надад итгэсээр нас барсан хүнийг би дахин амьлуулна. Иесус Христийн амьарсноос хойш 2000 гаруй жил өнгөрлөө. Түүний амьд хүч чадал хүн төрлөختөнд асар их нөлөөлөж байна. Хүн төрлөختний түүхэн явцад олон зуун суут эрдэмтэн мэрэгд, гүн ухаантнууд, шашны онолчид гарч ирсэн боловч хэзээ нэгэн цагт энэ дэлхийг орхин ор мөргүй арилдаг билээ. Гэтэл Иесус өнөөдөрч амьд байна. Хүн төрлөختний түүхэндх цорын ганц онцгой хүн бол Иесус билээ. Энэ дэлхийд түүний мэндэлсэн ч онцгой. Хүмүүн бусын хүч чадлаар хөндөгдөөгүй бүсгүй маяраас гарсан нь Библиэд тодорхой бий. Түүний туулсан амьдралч онцгой байлаа. Энэ амьдрал оюун санааны ер усын их хүч чадлаар дүүрэн байлаа. Иесусийн аливаа гимээс ангид ариун дархан амьдрал хэний ч хийж чадашгүй гайхамшигт зүйлүүд нь түүний онцгой хүн болохыг дахин батлан харуулнаа. Түүний сургаалч онцгой байлаа. Тэрээр хүн төрлөختөнд хайр, уучлалын тухай цоошин ойлголт өгч улмаар өөрийн аврагч гэж үзсэн бүхэнд цоошин амьдрал өгөхөөр амласан. Түүний сургаалыг сонссон газар бүхэнд шин амьдрал, шин хүсэл тэмүүлэл, шин ирээдүй бий болдог. Түүний загламай дээрх үхэлч онцгой байлаа. 2000 жилийн өмнө ертөнцийн эзэн цорын ганц хүүгээ хүн төрлөختний гмийн төлөө яллан маш нийлгээжээ. Тэр таны төлөө, миний төлөө ийхүү нас барсан юм. Түүний амьлсан ч онцгой үйл явдал билээ. Нас барснаас нь хойш 2 хоногийн дараа түүхэнд үзэгдээг үйл явдал бий болж Иесус дахин амьарсан. Түүний төрсөн намтар, амьдрал, үхэл, дахин амьарсан түүх бүгд нийлээд Иесус бол орчлонгийн эзний хүү, хүн төрлөختний цорын ганц аврагч гэдгийг баталж чадна. Иесус өнөөдөр ч амьд байна. Тиймээс таны амьдралд орж бүх гмий чинь уучлан ариун шударга амьдрах хүч чадал өгнө. Түүний үгийг сонсохдоо Хүнд дарамт үрж зовлон дунсан хүмүүсээ. Хэрвээ надад итгэвэл би амар тайвныг өгье. Би бол хүний амьдралын цорын ганц үнэн зам. Хүн зөвхөн надаар дамжин эцгийг минь таньж чадна. Бидний энэ чи ертөнцийн эзэн шиг дархан ариун байж чадахгүй. Иймээс бүх хүн гэмтэй бөгөөд өнөө хувьд гэм бүр адилхан утгатай. Гэм хийснийхэн үрдэнд хүн мөнхийн зовлонгийн шийтгэл авах ёстой боловч их эзэн Иесуст итгэж түүнтэй нэгдсэн хүн бүрт ертөнцийн эзэн үнэлж баршгүй бэлэг өгч өөрийнх нь ойлгуулдаг. Энэ бэлэг бол түүний ер бусын мөнхийн ам билээ. Иесус алуулахтаа таны хийсэн гмийн төлөө ял эдэлсэн. Тэгээд одоо амьдрал чинь орохыг хүсэж байна. Үүдий чинь тогшоод зогсож байгааг минь хараач. Миний дууг сонсоод хаалгаа нэвэл амьдралд чинь би орно. Түүний хайр уучлалыг авч мөнхийн амьдралтай болохын тулд эхлээд та түүнийг аврагч гэж үзэн амьдрал дангруулахаар өрөх хэрэгтэй. Та үүнийг чин сэтгэлээсээ хүсэж байгаа бол Иесустэй ярь. Заримдаа чин сэтгэлийн яриа ингэж эхэлдэг. Их эзэн Иесус минь ээ. Таныг би одоо таньлаа. Миний гмийн төлөө загалмай дээр цовдлогдсон нас барсан чинь баярлалаа. Одоо би сэтгэл зүрхэн танд нээж амьдралд минь аврагч их эзэн болон орохыг урьж байна. Өөрийн хүссэн ёсоор амьдралыг минь өөрчлөн захираач. Хэрв та хүсвэл яг одоо дээрх үгсийг Иесуст чин сэтгэлээс хэлж болно. Та намайг дагаад хэлээрэй.
Их эзэн Иесус минь ээ. Таныг би одоо таньлаа. Миний гмийн төлөө загалмай дээр цовдлогдсон нас барсан чинь баярлалаа. Одоо би сэтгэл зүрхэн танд нээж амьдралд минь аврагч их эзэн болон орохыг урьж байна. Өөрийн хүссэн ёсоор амьдралыг минь өөрчлөн захираач. Өөрөсөн хүний амьдралд орно гэдгээ тэр бидэнд аль хэдийн амласан билээ. Тэгээд бас хийсэн бүх гмий чинь ертөнцийн эзэн цагаатхан улмаар өөрийн хүүхэд болгон мөнхийн амьдрал өгнө гэдэгт итгэж болно. Хэрв та Иесусийн амласан сэтгэл дүүрэн амьдралыг авъя гэвэл түүнтэй өдөр бүр ярилцаж амьдралын олон чухал асуудлаа шийдэхэд Библиэс зөвлөгөө авч Иесусийн хойноос дагагч бусад нөхөдтэйгөө байнга уулзаж байгаарай. Төгсгөлд нь хэлэхэд түүний гайхамшигт сайхан амочгийг үргэлж санах тун энэ нь би чамайг хизээч орхихгүй гэсэн үг үлээ. Иесус хэлэхдээ энэ дэлхийд би дахин өөрийн биеэр иртлэн та нартайгаа сүнсээрээ цаг ямагт хамт байх болно. Гучин 9 дэх өдөр Есүс юугаараа хосгүй вэ? 39 дэх өдөр миний Есүстэй харилцах харилцаа ямар байна вэ? 39 дэх өдөр энэ тухайд Есүс намайг юу хийгээсэ гэж хүснэ вэ?